За бид Тэнгэр телевиз COP17 хурлын талбайгаас студидээ яг одоо 3 зочныг урьж авчираад байна. Ингээд зочдоо танилцуулъя. Монголын Усны академийн ерөнхийлөгч доктор Чулуун Хуяг, Хөвсгөл аймгийн Эгийн голын сав газрын дарга Төмөнбаяр, Монгол улсын усны салбарын зөвлөх инженер, усны инженерчлэлийн мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн доктор Долгор Сүрэнаар өнөөдөр усны өдрийг болж байгааг одоо тохиолдуулан Монгол улсын усны нөөцтэй холбогдох асуудлыг одоо ярилцахаар энд ирсэн байна. Та гуравтаа энд хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Эхний асуултыг би Чулуун Хуяг танд тавьмаар байна. Монгол улсад жил дунджаар одоо 30 гаруй тэрбум метр куб тий голын одоо усны нөөцтэй гэж бид нар ярьдаг. Тэгээд бид усны нөөц бас яг тийм шиг дутагдаад байгаа юм шиг биш, тийм ардтай юм шиг сонсогдоод байна л да тий. Ерөнхийдөө ингээд миний ойлголтоор бол усны нөөц бол улс орон даяар ингээд жигт бус тархалттай. Тэгвэл одоо энэ Монгол улс усгүй болж байна, усны хомсдолтой болж байна гэдэг энэ өнөөдрийн яриа шинжлэх ухааны хувьд хэр зөв бэ? За Монгол орны усны ашиглаж болох нөөц бол мэдээж энэ бусад орнуудтай харьцуулахад бол энэ бол бага. Гэхдээ Монголын нийт одоо хүн амынхаа дунд нь ингээд аваад үзэх юм бол усны менежментийн төлөв өөр одоо тэрнээс өмнө 75 онд Унгарын одоо тусаатаагаар бүгд Монгол ард улсын усны нөөцийг нийтэмлэр ашиглаж хамгаалах ерөнхий схем гэдгийг бол хийсэн улсын орон даяар. Тэгээд болоо тэндээс гаргаж ирсэн одоо усны ашиглаж болох нөөцийнхөө бид нар ердөөсөө 10%-ийг л өнөөдөр ашиглаж байгаа. Уул нь бол тийм. Гэхдээ энэ усны нөөц маань ирээдүйд бид нар ч одоо ирээдүйн төлөө санаа зовж байна. Маргаашийн төлөө санаа зовж байгаа учраас энэ хэр зэрэг одоо тулгамдсан асуудал юм бэ гэдэг энэ асуудал гарч ирнэ. Тэгэхээр зэрэг мэдээж одоо энэ уур амьсгалын дулаар л бол дэлхийн дулаар л 2.1 байхад манайх болохоор зэрэг 2.4 градусаар дулаарчлаа. Энэ бол маш их эрчимтэй явагдаж байгаа ийм үзэгдэл. За энэ үзэгдэл бол Монгол улсын мянган жилээр эрхэлж ирсэн ахуй амьдралын хэв шинжийг бол өөрчилж байгаа. Тэгээ энэ бол яг бодиттой байдлаар ингээд ороод ирсэн. Зүгээр хотын бид нар бол юу гэж байна гэхээр зэрэг карантин онгоолгоод усаа авж байгаа болохоор усны одоо хомсдол бий болох тэр талаар бол одоо ер нь тархиндаа бол нэг ойрхон сэтгэлдээ нэг тэгж буулгаж авах ийм одоо нөхцөл бол бага юм. Хөдөө орон нутгуудаар аваад үзэхээр зэрэг л яхаарахгүй ийм байдалтай байна. Энэ дулаар л яаж нөлөөлж байна гэхээр зэрэг газрын доорх усны төвшин доошилж байна. Өөрөөр хэлбэл энэ хөдөө бэлчээрийн болоод энэ хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр за энэ үйлдвэрийн чиглэлээр ч гэсэн гаргасан гүний одоо энэ хотгуудын усны төвшин доошилж байна. Энэ доошилж байгаа энэ хэмжээ болохоор зэрэг за нэг сүүлийн одоо энэ 30 жилийн хугацаанд дотор ингээд аваад үзэхэд бол 4 метрээс 20 метр хүртэл ингээд доошилж байгаа. Энэ юг илэрхийлээд байна гэхээр зэрэг бидний урд нь эрхэлж байсан тэр хэрэглэж байсан усны энэ нөөц маань яаж яана вэ? Доошилж байна да. Тэгэхээр зэрэг тэнд өлгөөтэй байсан одоо насос гэхэд газрын гүнд байгаа насос хуучин ус нь одоо ингээд байсан үн чинь доошлцохоор зэрэг усгүй болчихж байгаа. Тэгэхээр зэрэг хөдөө орон нутгуудад амьдарч байгаа малчид маань юу гэж яах вэ? Зэрэг усны нөөцөд байх болчлоо. Ус одоо байхгүй болчлоо. Энэ бол ийм байна гэдэг ийм асуудалтай ингээд өдөр болгон одоо тулгарч байгаа. За нэг ийм нэг асуудал байгаа юм. Ерөнхийдөө бол Монгол улсад өшөө энэ усныхаа энэ тал дээр усны эрэл хайгууллынхаа тал дээр одоо судалгааны ажлыг гидрогеологийн одоо хайгууллын эрэл хайгууллын ажлыг одоо өшөө цаашаа нэмэгдүүлэх Монгол улсад одоо 360 сумаа бүгдийн одоо хийсэн тийм судалгаа байгаа юу? Яг одоо хуучин бол нэг худгаас нөгөө худгийн бэлчээр гаргасан худгуудын хооронд 3.5 км-ийн зайтай байдаг байлаа шүү дээ. Одоо бол тийм одоо хангасан тийм шийдэл үндсэндээ алга. Хуучин бол нийт нутгийнхаа нэг 68%-ийг нь бол
бэлчээрийнхаа усчлсан байсан байхад одоо бол тэр асуудал чинь их хэцүү болчихлоо. Яагаад гэхээр зэрэг энд бол нөгөө эдийн засгийн чинь асуудлууд бас байж байна тийм үү? Тэгээд энэ төрийн одоо баримтж байгаа энэ бодлогын асуудалтай бас уялдаатайгаар ингэж гарч ирж байна. Нэвтрүүлээд 7 дугаар сарын доктор танаас бас асуумаар байна. Одоо сая ярьж байгаа энэ усны хомсдол гэдэг энэ асуудлыг ерөнхийдөө инженер хүний хувьд тийм энэ усны хомсдол гэдгийг юугаар хэмжих ёстой юм бэ гэдэг бас хариулт өгөхгүй юу? Нийт усны нөөцөөр хэмжих ёстой юм уу бид нар? Эсвэл тухайн газрын савын одоо нөхөн салбигддаг усны хэмжээгээр байх ёстой юм уу? Эсвэл ирээдүйн эрэлтийн хэмжээгээр энэ усны хомсдлыг хэмжих ёстой юм уу? Яг ямар хэмжүүрээр энийг хэмжих ёстой вэ? За баярлалаа. Тэгэхээр сая асуусан асуулт бол яг өнөөдөр энэ COP 17-гийн хүрээнд цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн хомсдол, усны нөөцийн хомсдол гэсэн энэ халуун сэдвүүдийг өрнүүлж байгаа энэ үед үнэхээр цаг үеэ болсон ийм сайхан чухал асуулт асуулаа. За усны инженер гэдэг хүн бол яг юуг хариуцаж ажилдаг вэ? Юуг мэдэх ёстой вэ гэдгээс нь эхлэх нь зүйтэй байх гэж би бодож байна. Яагаад гэвэл бид бол Монгол орны хэмжээнд бол хязгаарлагдвал нөөцтэй ашиглаж байгаа ус маань ихэнх нь газрын гүнээсээ татаж авдаг ийм хэрэглээний онцлогтой орн манай орн бол. За тэгэхээр усны хомсдол гэж бид нар яг юу хэлэх вэ гэвэл энгийн үгээр хэлэхэд бол өөрөө сая бас сайхан ерөнхий ойлголтыг асуултанд оруулаад асуучлаа. Юу гэхээр байгаа нөөц нь хэдийн хэмжээний нөөцтэй юм. За тэр нөөцөөс ямар эрэлт, ямар зориулалтаар хийн хизээ хэдэн литрийг авч хэрэглэх ёстой юм гэдгийг бол усны инженер хүн тооцоолох ёстой. Усны инженер хүн хэдийн хэмжээний нөөц хаана байгаа вэ гэдгийг судалж тогтоох ёстой. Энэ хоёрын зөрүүг бол ус ашиглалтын баланс гэж мэргэжлийн одоо үг хэллэг байдаг. Ус ашиглалтын баланс. Өөрөөр хэлбэл байгаа нөөцөө тогтоолоо, усныхаа эрэлт хэрэгцээг тооцооллоо. Энэ хоёрыг энгийн одоо арифметик аргаар хаслаа. Хэрвээ ус хэрэглээ маань, эрэлт маань нөөцөөсөө бага байх юм бол тэнд усны хомсдол байхгүй гэсэн үг. Хэрвээ нөгөө хэрэглэх усны хэрэгцээ нь өдөр тутмын хэрэгцээ байж болно, сарын хэрэгцээ байж болно. За бүр цаашлаад бодох юм бол усын хэмжээнд жилийн хэрэгцээ байж болно. Энэ хэрэгцээ маань нөгөө судлагдсан байгаа нөөцөөсөө илүү гарчих юм бол тэнд усны нөөцийн хомсдол бий болно гэж үздэг. Тэгэхээр усны инженеруудын гол хийх ажил бол усны нөөцөө зөв тогтоох, ус хэрэглээгээ зөв тооцох, хаана байгаа нөөцийг ямар салбарт хэрхэн хэдийг авч хэрэглэх вэ гэдэг энэ инженерчлэлийг хийхэд бол усны инженер хүний гол ажлын зорилго оршдог байгаа. Одоо энэ судалгааны процесс одоо юу гэх юм бэ? Бид нар Монгол орны өнцөг болон бүртгэрэх ус байгааг яг боддоор судалж чадсан уу? За ер нь бол газрын дорх усны судалгааг бол бид нэр төлхөө хийж ирсэн. Яагаад гэвэл манай орны онцлог, манай энэ 360 гаруй сум суурин газар, за Улаанбаатар хот гээд Дархан Эрдэнэт хот гээд энэ томоохон сүршил бүхий төв суурин газрынхаа усны нөөцийг бол судалж тогтоосон байдаг. За нэг удаа тогтоогоод тэр чигээр орхичдаггүй. Яагаад гэвэл байгаль дээрх усны нөөц гэдэг маань өөрөө динамик үзүүлэлт байнгын өөрчлөгдөж байдаг. Тэжээгдэл ихтэй газар бол усны нөөц нөхөн сэргээгдэж арвижиж байдаг бол хурд үндэсний тэжээгдэл багтаа маш одоо газрын гүнд байдаг энэ нөөц бол тэжээгдэлгүй нөхөн сэргээгддэггүй нөөц гэж байгаа. Тэгэхээр ойролцоогоор одоо бидний авч одоо хэрэгжилж байгаа арга зүй аргачлалаар бол газрын дорх усны нөөцийн хэмжээг судалж тогтоохыг бол өмнө 25 жил гэж үздэг байсан. Одоо миний одоо яг эрдэмтэн хүнийхээ хувьд, судлаач хүнийхээ хувьд би юу гэж үзэж байгаа вэ гэвэл уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Ус хэрэглээ маш их явагдаж өсөж байна тий энэ хотчлолт, хүн амын өсөлт, за уул уурхайн үйлдвэрлэл, мал аж ахуй маань хэдээр өсөж байна. Энэ хэрэглээгээ дагаад эрэлт хэрэгцээ маань маш их өсөж байна. Тэгэхээр бид нар хуучных шиг 25 жил болж ижил дахиж тодтгол хийж нөөцөө тогтооно гэдгүйш арай илүү ойрхон бид нар боломжтой байх юм бол нөөцөө тодтгол хийж явах хэрэгтэй, мониторинг хийж газрын дорх усны түвшин маань доошилж гин үү, хэвэндээ байна уу, бид арай илүү авч ашиглаад байгаа юм биш үз гэдэг дээрээ байнгын мониторинг хийж байнгын шинжилж явах хэрэгтэй. Энэ нөөцийг шинжилдэг, тогтоодог, баталдаг ажлыг бол манай усны тухай хуулиар байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дэргэдэх усны нөөцийн зөвлөл гэж байдаг. Энэ усны нөөцийн зөвлөлөөрөө хилцэж баталдаг. За баярлалаа. 3 дахь асуултыг Түмэн Баяр танд тавья. Таны хариуцдаг одоо нэлийн голын сав газар усны нөхцөл байдал одоо яг ямар байна вэ?
Саяын дурдсан одоо усны хомсдол бас уур амьсгалын өөрчлөлтийн сав газарт яг яаж нөлөөлж байна өнөөдөр? За манай өсгөл нуурын хийн голын сав газар бол манай өсгөл нуурын хувьд бол манай Монгол орны маань нийт цэвэр усны 70 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Ийм чухал одоо усны их усэр, ийм усан самбахын газар байж байгаа. За ер нь Монгол орны нийт усны их усрыг 3 авч үздэг юм байна. Тэгээд 70 орчим хувийг бол гадаргын ус буюу нуур тоормын ус. За 10 орчим хувийг бол одоо гүний ус. За тэгээд үлдсэн нэг 10 гаруй хувь бол мөнх цас дуулуудын одоо мөсний мөнх одоо цасны ус байна гэж үзэх юм бол тэр 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа нуур тоормын усны бас мөн 70 хувийг манай өсгөл нуур дангаараа бүрдүүлдэг. Ийм чухал одоо экосистем байгаамаа. Тэгээд одоогийн нөхцөл байдлын хувьд бол ер нь бол цөлжилт гэдэг бол усны их усрын дутагдлыг л одоо хэлж байгаа юм байна. Альва байгалийн баялаг, амьд тунгуургамал бүхэл одоо зүйл бол одоо усны их усрээс ус байгаагаас үүдэж гардаг гэж усны салбарын мэдэх хүмүүс бол ингэж үздэг. Манай сав газрын хувьд усны тухай хууль батлагдсан 2012 оноос одоо өмнө олгогдсон газрууд тэнд одоо уламжлалынхаа дагуу нутагсж байгаа малчид, иргэд, аж ахуйн нэгжүүд за усны тухай хууль батлагдсанаас хойш усан самбахын газрын одоо онцгой болон энгийн хамгаалтын бүс гэж тогтоож өгсөн. За нуурын одоо эргээс 200 м, голын эргээс 200 м гэж бичлэн гээд хамгаалтын бүс тогтоож өгсөн байдаг. За энд хууль батлагдахаас өмнө болон хууль батлсны дараагаар энэ одоо онцгой болон энгийн хамгаалтын бүсийн дэглэмийг зөрчиж суурьчны бүс бий болсон, үйл ажиллагаа явуулж байгаа ийм одоо нэлээд хүндрэлтэй нөхцөл байдал байгаа. Тодруулж хэлэх юм бол манай өсгөл нуурыг тойроод одоо маш олон аж ахуйн нэгжүүд айл өрхүүч байна. Жуурчны базууд маш их байна. Аялал жуурч маш их хөгжиж байна. Одоо түр очиж байгаа улсууд байна. Байнгын үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ улсуудын байгальд усан самбахын газарт өсгөл нуурдаа нөлөөлж байгаа сөрөг нөлөө бол маш их байгаа. Бид бүхэн бол зөндөө олон ажлыг одоо хийж байгаа боловч одоо яг явцынхаа шатнд л явж байна. Хамгийн гол юм бол уламжилт нөхөн жорлонгийн асуудал байна. Нөхөн жорлонгоо бид нар шийдэхгүйгээр одоо усныхаа их усрыг цэнгэг байдлаар нь хамгаална гэдэг асуудал бол үндсэндээ байхгүй болчиход байгаа. Тэгээд мэдээж бид нар одоо энэ хугацаанд бол усан сангийнхаа усан самбахын газрынхаа одоо усны цэнгийг ариун байдлыг хадгалахын тулд жишээ хэлэх юм бол ТС-гээд олон улсын одоо байгууллагатай хамтраад айлуудын одоо нөхөн хуучин жорлон одоо сольж өгөх ажлууд хийж байна. Мөн одоо орон нутгаас энэ иргэдийг оролцуулсан тэдэнтэй хамтарч усныхаа их усрыг яаж хамгаалах вэ гэдэг асуудлаар нийлдэг ажлуудыг бас хийж байна. Тухайн орон нутагт амьдарч байгаа улсуудын сэтгхүү хандлагад өөрчлөлт оруулж ээж тэнд очиж аялал жуулчлалд очиж байгаа тэр байгалийн сайхныг мэдрэх гээд очиж байгаа хүмүүсийн сэтгэл зүйд бид нөлөөлөхгүйгээр зөвхөн одоо төрийн байгууллага манай сав газар гэдэг юм уу онцгой тусгай хамгаалалт газар гэдэг юм уу орон нутгийн байгууллагууд энэ зүтгэд дийлхэргүй юм байна. Тийм учраас энэ ард иргэдтэй одоо хамтарч энэ байгалаа хамгаалах усныхаа их усрыг цэнгийг ариун байлгах энэ асуудал дээр бол онцгой харах чухал ийм цаг болсон байна гэж үзэж байгаа. Ер нь бол цаашдаа энэ усан самбахын газруудыг за ер нь байгалаа ингээд хамгаалахын тулд нэг одоо чухал гол арга бол тухайн орон нутгийн иргэдийг одоо нөхөрлөлөөр зохион байгуулалтанд оруулаад хэсэг бүлгээр нь одоо амьдарч байгаа орчинд нь тийм ээ хэсгээрээ ингэж нийлж байгаль орчныг хамгаалж тэрнийхээ үр шимийг хариуд нь хүртэх энэ чиглэл рүү нэлээд явж байгаа. Ингээд нутгийн иргэд одоо хандсан сургалт одоо мэдээллийн ажлуудыг төлөвлөгөө хийж изүүлэх үед ийм. Одоо тэгэхээр Монгол орны хамгийн одоо эдийн засгийн төв газрууд гэх юм уу те одоо энэ Улаанбаатар за магадгүй уул уурхай илүү одоо түгээмэл одоо байгаа говийн бүс нутгуудыг бас нэрлж болж байна те усгүй газрууд яг усгүй газрууд байгаа тань л та те тэгэхээр энэ эдийн засгийн гол төвүүд харьцангуй ус багтай бүсэд байгаа нь зөв юм уу гэдэг асуултыг та гураас гурлангаас чинь асуумаар байна. Яагаад ч байх вэ? Одоо энэ Монгол улсын хөгжлийн газар зүй энэ усны газар зүйтэй зөрчилдүүд байна уу? Эсвэл усныхаа их газрыг одоо энэ их авч байгаа хэсгүүдээ ингээд хамгаалахын тулд тэрнээс айл болох хол ингэж байх нь уулын зөв юм уу? Энэ тал дээр та гурав маань хариулт өгөөч. За, наач бол их эмзэг асуудал байна. Гэхдээ айтайхан ч асуудал байж магадгүй. Учир нь юу вэ нөхөр зэрэг одоо энэ аймаг орон нутгуудыг
одоо шилбэл буруу байрлалд орчихжээ тийм үү. Тэгэхээр зэрэг одоо энийг устдаагаа уялдаад энийг бол шилжүүлэх юм уу, нүүлэх юм уу гэдэг дараагийн асуудлууд бол гарч ирж болох юм шиг байна тийм үү. Тэгэхээр зэрэг одоо бол энэ төвүүдийг буруу байгуулсан аймгийн төв нь бол энэ дээр бол байх ёсгүй юм байна гэдэг асуудлыг ярихаасаа өмнө мөн түрүүний ярьдгаар одоо усыг яавал тэр аймаг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй яавал хүрэлцээтэй тэгээд чанартай аюулгүй байх вэ гэдэг асуудлыг л ярьсан нь одоо наач бол оновчтой болов уу гэж бодож байна. Түүнээс биш одоо дунд говийн одоо сайн цагаан сум бол энэ бол усгүй энэ одоо яах вүлээ гэдэг энэ асуудлыг яриад байгаа асуудал бол бас их хэцүү. Тэгээ дараа нь одоо яах вэ? Нүүлгэх үү, шилжүүлэх үү тийм ийм болохоор зэрэг ийм харин тэрний оронд орно яав сайн менежмент хийх үү гэдэг асуудал. Яавал одоо усыг зохистой ашиглах вэ гэдэг асуудал. Тэгээд одоо би бол нэг үгэнд их дуртай байдаг байхгүй юу? Энд ч одоо их сонин амт шүү дээ. Тэр нь ямар үг вэ гэхээр зэрэг зохистой гэдэг үг. Бүх юм зохистой байх ёстой. Хэрэглэн зохистой байх ёстой. Одооныхаар бол ухаалаг гэж нэг яриад байна шүү дээ. Тийм, смарт. Тийм, тэгэхээр зэрэг менежментийг сайжруулах нь бол эндээс бол одоо шийдэл олоход хамгийн төхөмтэй ийм асуудал гэж би бодож байна. Усны нөөцийн хуваарлалт нь угаасаа жигд биш тий. Энэ бол манай Монгол орны газар зүйн байрлал тий. Энээс үүдэлтэй. Энийг бид нар яаж ч хүсээд өөрчлөх боломжгүй. Бид нар байгаа байгаль дээр, байгаа нөөц дээр түшгэлсэн оновчтой зөв бодлого, зөв шийдэл гаргаж усыг ухаалгаар ашиглах шаардлагатай байдаг. За Улаанбаатар хотод ч юм уу Хангаан бүсийн аймгийн төвүүд, тий сумын төвүүд, Эрдэнэт хот гэдэг ч юм уу харьцангуй нөгөө усны нөөц газрын доорооч усны нөөц баялагтай, гадаргын усан сүлжээч хангалттай ийм сайхан байрлалтай газар хот байгуулад хүн амьд амьдраад мас үргээ үржүүлээд өсгөөд ингээд явж байна. Гэтэл сүүлийн үеийн манай Монгол орны хөгжлийн тенденц нь хаана байна вэ гэвэл говийн бүсэд яалтч байхгүй хөгжил явагдахаас өөрчлөлтгүй. Яалтчгүй тэнд томоохон мега төслүүд хэрэгжихээс өөр гарцаагүй болж байгаа юм. Энэ бол улс орны эдийн засгийн бодлого тий эдийн засаг байх ёстой. Бид нар зөвхөн маллаад юм уу зөвхөн одоо хот байгуулад ингээд амьдрахгүй шүү дээ. Эдийн засаг хөгжихийн тулд тэндээс бид нар байгаа ашигт мултамраа зөв ашиглах шаардлага гарч байна. Тэгэхээр говийн бүсэд хэдийгээр усны нөөц харьцангуй багч гэсэн тэнд бол биднэрт юу илүү хөгжлийн давуу тал байна уу? Тэнд бол уул уурхаан эрдэс баялаг бол байна. Тэгээд бид нар тэрийг ашиглаж, зөв ашиглаж, ухаалгаар ашиглаж хөгжих шаардлагатай. Энэ хөгжлийг хангахын тулд бид нар хамгийн түрүү шийдэх ёстой юм. Ялангуяа манай усны салбарын судлаачид эрдэмтдийн хувьд юу байна вэ гэхээр говь руугаа яаж томоохон одоо суурин хот суурин байгуулахын тэнд яаж хүний залуучуудын ялангуяа ая тогтоо амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхийн тэнд одоо уул уурхаан томоохон төсөл хэрэгжлээ гэхэд тэнд одоо хэдэн 10,000-аараа манай залуучууд манай хүмүүс ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийнхээ ус хангамжийг бид яах юм? Тэнд усны чанар бас шаардлага хангадаггүй. Тэгвэл тэр ундны усныхаа чанарыг бид яаж сайжруулж хүргэх юм? Тэнд бол газрын доорх ус бий худг авч ашиглаж байна. Гэхдээ ундны усны чанарын шаардлага хангадаггүй олон тийм кейс байгаа. Тэгэхээр энийг бид нар яаж сайжруулах вэ гэдэг дээр бид нар зөв шийдэл гаргах ёстой. Мөн тэгээд нөгөө ус нь нэмэгдэж байгаа тэр уул уурхаан үйлдвэрлэл чинь усгүй бол явахгүй. Усгүй бол тэнд ямар ч үйлдвэрлэл уул уурхаач хөгжихгүй, тэнд малч хөгжихгүй, тэнд биологийн олон янз байдал байгаль орчныг тэнцэлж хангадаггүй. Тэгэхээр бид нар яаж усыг тэнд зөв хуваарлах вэ? Яаж тэнд усны одоо хэмнэлттэй технологи яаж одоо эргүүлж ашиглах ёстой юм зөвхөн одоо цэвэр цэнгийг усаа үйлдвэрлэлд ашиглаад хаях биш, магадгүй нөгөө ашигласан усаа цэвэрлээд дэвшилтэй технологи нэвтрүүлээд эргүүлж яаж ашиглаж тэр усны ашиглалтын коэффициент, ашиглалтын үр ашиг сайжруулах уу гэдэг дээр яалтчгүй төр засгийн одоо бодлого боловсруулж байгаа, шийдвэр гаргаж байгаа хүмүүс манай мэргэжлийн салбарынхан бол энэ дээр бол ажиллаж энэ хэдэн өдрүүдэд бас энэ дээр баггүй олон төслүүдийн санаачлагыг гаргаж ярьж байна. За баярлалаа. Таны хувьд? Тэгэхээр хүн байгуулгын журам мэдээж
хамт оршисоор л ирсэн зэрэгцэж. Тэгэхээр одоо орчин үед техник технологи хөгжөөд хөгжихийн хэрээр үйлдвэржилт явагдахын хэрээр байгальдаа арай одоо хайхрамжгүй хандснаас үүдсэн усны нөөцийн хомсдол, дээрээс нь усны их усрын бохирдол бидний анхаарлын төвд оржээ. Дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон учраас энэ олон улсын хуралд ингээд зохион байгуулж гэж үзэж байгаа. Тэгэхээр хүн хэдий байгальдаа ойрхон байна тэр чинээгээл байгальдаа ээлтэй үйл ажиллагаа явуулж хэр ухаалгүй чадна уу? Байгальд сөрөг нөлөөлөл нь бага байдаг ийм л стон байна. Тэгэхээр бидний өвгд эцсийг байгаль дэлхийг хайрлж яг энэ чигтэнд бидэнд уламжилж үлдээж өгсөн сайхан гавьяа байгаа. Энэний үр дүнд, энэний ач уянаар бид өнөөдөр сайхан газар ингээм амьдраа явж байгаа шүү дээ. Тэгэхээр уламжилт байгаль хамгаалах зан үйл гэж бас том юм байсан юм байна манай ард түмэнд. Тэгээ энэ бас аргыг сэргээх нэг чухал ажлын нэг сая ерөнхий гишүүн зайрлагаар манай өсгөл нуурыг төрийн тахилгатай болгож Монгол улсад анхудаа одоо улсыг тахисан юм үйл ажиллагаа болсон. Тэгээ энд мэдээж нөгөө л одоо ард иргэдийн маань хандлагыг одоо өөрчлөх, уламжилт аргаараа байгаль дэлхийгээ шүтэж хайрлж тэр усаа зэнгэг байлгах энэ одоо сэтгхүүг бий болгохын тулд тийм ээ хийгдсэн гол ажил төрөөсөө энэ төрөөс одоо байгалаа хамгаалах гэж байгаа юм гол ажил. Тэгэхээр бид нар зэрэг оршин тогтнож болно. Улаанбаатар хот энд туул голмон дундуураа урсж जैन энд бид нар ингээд зэрэгцээд амьдарч болно. Гэтэ хүн бүхэн аж ахуй нэгж болгон энэ урсж байгаа ганц одоо нийслэл дундуур урсж байгаа голоо нүдний зохицохын мэт хайрлж чадах юм бол энэ ус яг л хуучнараа л урсгал явж явах хэрэгтэй гэж ингэж л үзэж байгаа. Түүнээс заавал одоо байгалаас хол байх хэрэгтэй асуудал байхгүй тийм ээ. Тэнд одоо нутгалж байгаа усууд олон жил амьдэрсэн хүмүүсийг та одоо ингээд нуурын голын тусгай хамгаалттай бүс тогтчлоо та одоо энэ нүүх боллоо гэж хэлэх бол үндсэндээ бас нэлээд хүнд шүү дээ. Олон жил амьдэрсэн одоо удмаараа амьдарж байгаа усууд. Тэгэхээр яах нь вэ? Хамгийн гол нь одоо тэнд амьдэрсэн ч гэсэн байгаль дээлтэй тэнд энд хүн амьдралаа гэд хажуудлахын голд ямар ч нөлөөгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгж л үздэг. Одоо шилбэл энэ баг хурлын бас нэг өөр нэг ач холбогдол байна. Тэр нь юу байна вэ гэхээр зэрэг манайх усныхаа энэ ашиглалтаа яг одоо энэ дутагдж байгаа энэ нөөцийг сая мягны сорилын сангаар одоо нэг томоохон төсөл хэрэгжүүллээ. Ашиглалтанд орууллаа. Тэн дээр болохоор зэрэг одоо ашиглагдсан усаа боловсруулаад дахин одоо боловсруулаад эргүүлээд одоо дулааны цэглэгаан станцад өгөх шийдэ. За тэгэхээр зэрэг тэр нь жилд 18.2 сая литр усыг бол хэмжиж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг газар доороо ингээд бас үлдээчих чинь. Энэ нь болохоор зэрэг өдөрт хүн 2 литр усыг л уунаа гэх юм бол 15 жилийн уух ус одоо Улаанбаатар хотын шүү дээ. Тийм иргэдийн уух усыг бол ингээд хэмжиж байна. Энийг үлдээчих байна байгальд нь гэж байгаа. Энэ бол юу гэхээр зэрэг нөгөө усны менежментийг яаж сайжруулах вэ? Ямар өөр боломжууд одоо байна вэ гэдгийг нэг жишээ байхгүй тий. Тэгэхээр зэрэг бид нэр одоо хэрэгэлсэн усаа бол ингээд байгальд нь хайдаг ямар ч цэвэрлэгэгүйгээр тэгэл за байгаль өөрөө мэддэг гэл нүднээс далд гэл ингээд урсгаж ийсэн бол энийг бол яаж яана гэхээр зэрэг дахиж ашиглаад тэгээд зөвхөн одоо энэ газрын доор хамгийн үн цэнтэй жинхэнэ чандмын эрдэнэ хүн ардынхаа одоо ундны усанд зориулаад бусад одоо хэрэгцээгээ үйлдвэр одоо стандартын шаардлага нэг одоо өндөр тавьдгөө наривч тавьдгөө ийм хэрэглээнүүдийг одоо энэ хэрэгэлсэн ашиглагдсан усаа боловсруулаад хэрэглэх энэ асуудал бол бас нэг менежментийн одоо нэг хөлбөр байхгүй юу. Тэгэхээр зэрэг энийг хэрэгжүүлснээрээ манай улс бас бусад орнуудын одоо эндээс ингээд зөндөө олон улсууд ярьж шít усны асуудал тийм байна, ийм байна гэдэг олон орны одоо энэ судлаачид төлөөлөгчнөр ингэж ярьж хахад манайх бол энүүгээрээ бас ч гэж төрөнд явж байгаа ийм их ололттой юм байна. Тэгэхээр зэрэг амжилттай байна. Энэ бол бас нэг шиг байна. Хөндөг ёстой чухал өнөөдөр чинь одоо усны өдөр гэж байгаа шүү дээ. Копийн хүрээнд зохиогч байгаа усны өдөр бол өнөөдөр аль бие усаар нээлттэй хийгээд усны чиглэлийн олон одоо байгууллагын төлөөлөл судлаачид эрдэмтэд үгээ хэлж байна. Нэг
ярих зайлшгүй ярих ёстой нэг асуудал бол ус гээл ярихаар хүмүүс хүнд уух ус хэрэгтэй, ундны ус хэрэгтэй, малд ус хэрэгтэй, уул уурхаад ус хэрэгтэй, тий үйлдвэрлэл явуулахад ус хэрэгтэй гэдэг дандаа ингээд материалын талын хэрэгцээг ярьсаар ирсэн. Ер нь 19-р зуунд бол ерөөсө тэр одоо технократуудын явуулсан бодлогод аль болох л одоо байгалийн зөвхөн ус гэлтгүү бүхэл нөөц соёрыг ахиухан ашиглаад хөгжих ёстой, хүний амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэсэн ийм концепцтэй явж ирсэн. А гэтэл бид одоо юутай тулгарч гэнэ үү гэвэл байгаль маань өөрөө бас ус хэрэгтэй. Тэр байгальд ус үлдээх ёстой бид. Бүгдийн тэр байгаль дээр байгаа усаа авч хэрэглээд өөрсдийнхээ аль нэгэн салбарынхаа хөгжлийг хангах биш. Байгаль маань өөрөө усны тодорхой хэмжээг өөртөө авч үлдсэн байх ёстой, хөрсөн чигтэй байх ёстой, ууршилтанд явагдаж явах ёстой, бороо хорн орж явах ёстой гэдэг. Энийг бид нар юу гэж ярьдаг вэ? Environmental water use буюу одоо байгаль орчин маань өөрөө бас усыг хэрэглэдэг. Өнөөдрийн яриад байгаа нэг том асуудал бол цөлжилт, хуурашилт, газрын доройтол гэж их ярьж байна. Тэнд яагаад газрын доройтол үүсэж байгаа, тэнд яагаад цөлжилт бий болчихвэ гэвэл тэр газарт усны хомсдол бий болцсон байхгүй, усгүй болцсон. Хэрвээ тэнд ус шаардлагатай хэмжээнд нь балансынхаа хэмжээнд байсан бол тэнд өв сургамал ургах байсан. Говьд нь бол говийн ургамал нь ургах байсан, хангаад бол хангаахан ургамал ургах байсан. Гэтэл тэнд ус байхгүй учраас цөлжилт явагдчихж байгаа, хуурайшилт явагдчихж байгаа, газрын дороотол явагдчихж байгаа. Тэгэхээр бид нар одоо сая манай хөвсгөл ягүүрийн дарга ярьж л да хүн бол байгальтайгаа зогсож амьдраад хамгийн ойр байх ёстой гэж яриад байна тий. Ерөөсөө монголчууд ч гэсэн нөгөө гол усаа дагаж л амьдарч ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо бид нар байгальтайгаа олон жил тэгж амьдарч ажиллаж хөгжиж явахын тулд байгалийнхаа усны хэрэгцээг үлдээх ёстой ухамсартайгаар. Тэгвэл тэнд цөлжилт явагдахгүй, тэнд бэлчээртэй байна, тэнд модтой байна, ургамалтай байх нь шүү дээ. Тэгэхээр байгаль орчин маань өөрөө усны хэрэгцээгээ авч үлдэх ийм шаардлага байдаг. Энэ бол цөлжилтийн үндсэн шалтгаан. Үргэлжлүүлээд би энэ дээр чинь бас асууя л та. Монголын одоо ус ашиглалтын дийлэнхийг одоо хөдөө аж ахуйн салбар араас нь уул уурхай. За тэгээд ер нь бол ундны ус чинь бүр нэлийн хойгоор бичигдэж байгаа шүү дээ. Тэгэхээр та аль салбарт усны үр ашиг хамгийн их сайжрах шаардлагатай гэж үзэж байгаа вэ? Яагаад? За усны үр ашиг гэдгийг бол олон үзүүлэлтээр хэмжиж болдог. Салбар болгоно өөрийн гэсэн амбицтай байдаг. Мал аж ахуйн салбар бол мэдээж малдаа таарсан худаг ус нь ойрхон байжгаад одоо бог мал гэх чин халуун говийн бүсэд бол өдөрт 2 удаа ус уух тийм норм тогтоцсон норм байдаг, суглаа тогтоогдсон. Хангаан бүсэд бол арай өөр. Ягаад гэвэл тэнд идэж байгаа өвс нь илүү шүүслэг, илүү одоо чиглэг байдаг учраас арай бага хоногтой 1 удаа юм уу ингэж усалдаг юм норм тогтоогдсон байдаг. Тэгэхээр бид нэр усны энэ хэрэгцээг салбар болгоноор авч үзэх юм бол үр ашиг нь төдий чинээ л өөрөөр тодорхойлогддог. Мал дээр аваад үсгэд бол мэдээж манай уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйн таваарлаг байдал тий ямар сайхан амттай билээ тий ямар сайхан одоо бэлчээрийн малын махыг одоо ингээд идээд үсгэд Монгол хүн бата гадны хүмүүс ч гэсэн хэлдэг тийм Монголын мах ямар сайхан амттай вэ гэж. Энэ юунтай байна гэвэл тэнд таарсан өв сургамлаа идэж чадж, таарсан усныхаа хэрэглээг тэр мал авч чадсан үед л Монгол малын мах тийм амттай, тийм таваарлаг байдаг. Энэ бол хөдөө аж ахуйн салбар буюу мал аж ахуйн салбарын үр ашиг энийгээр хэмжигддэг. За тэгтэл уул уурхай салбарыг бол арай өөр тий ялангуяа манай маас ойлгохдоо уул уурхай салбар гэж айхтар их ус хэрэгэлдэг. Тэгэл одоо байгаль орчинд хортой ийм салбар гэдэг. Тэгтэл уул уурхай салбарын бүтээмж, тэнд ажиллагчдын одоо цалин хангамж ямар вүлээ тий хамгийн наад захын жишээг аваад үзэхэд тий туслах малчны цалин ямар байдаг вэ? Уул уурхай салбарт ажиллаж байгаа инженерийн ч юм уу одоо тий нэг машинистийн цалин ямар вүлээ гэдэг. Энэ бүхнийг өөр өөр хэмжигдэхүүнээр цалингаар хэмжиж болдог. Улс орны эдийн засагт оруулж байгаа хуучин бол 30 гаруй% гэдэг байсан тий уул уурхай одоо бол 40 гаруй% нь одоо Монголын одоо дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг уул уурхай хангаж ийн гэх жишээтэй. За тэгвэл хөнгөн хүнсний үйлдвэр гэдэг ч юм уу тий энэ салбарууд бол баялаг бүтээдгийн салбаруудын эдийн засгийн үр ашгийг тооцоход бол хялбар байдаг. А тэгчид баялаг бүтээдэггүй салбар гэж бас байдаг. Боловсролын салбарыг бид нар усаар хангах ёстой тий. Сургууль цэцэрлэгийнхээ хүүхдүүдийг бид нар усаар хангах ёстой. Хүн амаа усаар хангах ёстой. Эдгээр бол хэрэгцээнийхэн хэмжээнд л бид нар хангах үүргийг төр хүлээсэн байдаг. Тэгэхээр ерөнхийд нь тэр улсны эдийн засгийн үр ашгийг тооцно гэхэд бол салбар болгонд харилцаа идэлгүй байдаг. А энийг бид нар одоогийн манай бүрдчихэд байгаа усны тухай хууль эрх зүйн орчин юугаараа бид нар энийг хэмждэг вэ гэвэл усны нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ гэдэг энэ үзүүлэлтээр бид нар хэмжиж гаргадаг.
Одоо бол тэрийг 10 гаруй жилийн өмнө манай Чулуун хувийг доктор энтрийн багаас шинчилж тогтоосон одоо нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарцуулах усны норм тогтоосон байдаг. Тэгээд сүүлийн жилүүдэд судалгаа хийгдээд технологи их өөрчлөгдөж байна тий. Хуучин бол одоо 1 литр жуус жишээлбэл үйлдвэрлэхэд ямар технологиор үйлдвэрлэснээс хамаар тэнд зарцуулах усных нь хэмжээ өөр байдаг бол одоо технологи өөрчлөгдөж байна, шилхэн хөгжиж байна. Айл болох усыг бага хэрэгэлдэг. Тийм одоо технологи нэвтэрч байгаа учраас бид нар энэ норматив, экологи, эдийн засгийн үнэлгээгээ шинжлэх шаардлага бол яг тулаад ирсэн байгаа. Тэгээ яг тэрийг энэ салбарыг л одоо яг сайжруулах хэрэгтэй байна да гэж хэлэхэд бол хооронд харьцуулахад жоохон хэцүү юм шиг харагдаж байна тий. Гэх юм бол уул уурхайн салбарын ус хэрэглээний норм, экологийн эдийн засгийн үнэлгээг бол өөрчлөх шаардлага байгаа. Хоёрдугаарт нь газар тариалан байна. Газар тариалангийн ус хэрэглээний нормыг бол шинжлэх шаардлага зайлшгүй тулсан. Яагаад гэвэл дулаалт явагдах тусам ууршилт их явагддаг. Ууршилт их явагдана гэвэл нөгөө тармил ургамал тарьсан талбай маань илүү хурдан хураашна гэсэн үг. Тэгэхээр тэр ургамлыг өхүүлэхгүй тул тэр тарьсан үр тариагаа юм уу малын тэжээлийн ургамлаа тооцсон ургац авахын тулд илүү ихээр магадгүй усгааны нормоо нэмэгдүүлэх шаардлага байна. Энийг тэгтээ бид нар бас тооцоо, судалгаан дээр үндэслэж байж энэ тоонуудыг гаргаж шинжлэх шаардлагатай. Ганц зүгээр хэлэхэд бол ер нь энэ ус хэрэглээнд хандж байгаа энэ хандлагыг л өөрчилж хэрэгтэй байна. Яагаад вэ зэрэг тэр байж байгаа хэрэгжилж байгаа усаа яавал оновчтой, яавал одоо дахин, яавал эргүүлж ашиглах боломж байна уу гэдэг дээр л гол одоо асуудлыг хийх хэрэгтэй. Тэгээд салбар болгон дээр тийм тэрийг явуучих юм бол усны чинь одоо бас оновчтой хэрэглэн оновчтой болно хүрэлцээ хүртээмжийн эдгээр сайжраа явуучих нь л да. Зүгээр юм л бол одоо уул уурхай тэгдэг гэдэг энэ асуудлыг бол энэ дээр ярмааргүй байгаа юм. Яагаад вэ гэхээр бид нар чинь бол бас их одоо уул уурхай салбар дээр л одоо бид нар чинь ингээд сууж штеп тэгээд ийм ярина штэ тий. Тийм болохоор зэрэг одоо аль болохоор зэрэг оновчтой байх хэрэгтэй. Одоо энэ уул уурхаанууд дээр аваад үзэх юм бол нийтдээ нэг 80-аас 85% л эргүүлж ашиглаад байх нь ашигласан усаа. Энэ бол оновчтой байж байгаа. Тэгэхээр зэрэг яг энэ мэтлэнгээр аймаг орон нутгууд сум суурин газрууд бас өөрийнхөө усанд хандж байгаа энэ хандлагыг яг энэ мэтлэнгээр эргүүлж ашиглах юм байх юм бол одоо оновчтой байгаамаа гэж ингэж л бодож байгаа. Одоо шил ганцхан юм хэлэхэд одоо нэг аль суман дээр ингээд яваад очиход сум болгон одоо цэвэр байгууламжтай боллоо. Аймаг болгон цэвэр байгууламжтай боллоо. Тэгэхээр энийг хараад байхад энэ усаа яаж ашиглаж яах вэ гэхээр зүгээр хайж байгаа байхгүй. Гэтэл энийг цэвэрлээд боловсруулад тэгээд ногоон тэжээл тариал л та. Аймгийн хэмжээнд дээр тийм ээ тэр сайхан усаар тэгэхээр чин зэрэг тэн дотор агуулгаж байгаа бас эрдэс бодсон ч гэсэн ургамалдаа шингээд тэрийг ургамлаа дэмжин өсөө дээрээс нь болохоор зэрэг доошогоо хөрсөн тодорхой нэгэн цэвэрлэгээний процесс үүрэг гүйцэтгэхэд тэгээд энэ хөрсөн доор газрын доор орж байгаа энэ ус маань хаягдж байгаа ус маань хүртэл одоо нэлээ цэвэрших ийм одоо хандлагууд байна. Тэгэхээр зэрэг энэ дээр аль болохоор зэрэг тэнд хандж байгаа энэ хандлага энийг сайжруулах хэрэгтэй маа гэж би тэгж бодож байна. За, ирсэн 3 зочинд маш их баярлалаа. Харамсалтай нь манай нэвтрүүлгийн цаг дууссан байна. Ийм учраас COP17 хурлын одоо 8 сарын 28 хүртэл үргэлжлэх энэхүү хуралд ингээд оролцоод усны өдрийг тохиолдуулаад биднэрт бас ингэж ярилцлага өгсөн та гуравтаа маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ бид Монгол улсын Монголын Усны Академийн ерөнхийлөгч доктор Чулуун Хуяг, Монгол улсын усны салбарын зөвлөх инженер, усны инженерчлэлийн мэрэгжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн доктор Долгор Сүрэн, Хөвсгөл аймгийн Эгийн голын сав газрын дарга Түмэн Баяр нартай усны нөөцийн талаар ярилцлаа.